Үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт манай Өмнөд Хөршид Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдахад за манай талаас зам дээр үржлийн сайд Гамбат оролцсон байгаа. Тэгэхээр яг энэ чуулган болон Монгол Хятадын хөрөнгө оруулагчдын уулзалтын талаарх мэдээллийг энэ зочны ярилцлагаараа бид дэлгэрүүлж хүргэх юм а. Тэгэхээр эдийн засгийн коридор байгуулна гэд Орос, Хятад, Монголын сүүлийн одоо 2-3 жилийн турш том төсөл яригадаад байгаа. Таны үед энэ айлчлалын Өмнөд Хөршид хийсэн айлчлалын үеэр бүр энэ төслийг хэрэгжүүлэх кампани тодорцсон байна. Тэгэхээр энэ төсөл нэг том алхам хийлээ гэж ойлгож болох уу? За энийг тэгж ойлгож болно. За миний бие өнгөрсөн 7 хоногт Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хөрөнгө оруулалтын 4-р форум болон манай элчин сайдын яамнаас зохион байгуулсан Монгол Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтанд оролцоод ирлээ. За энэ уулзалтын хүрээнд бол Хятадын одоо талын Монголын талын зам, Хятадын нэг бүс ба нэг зам, за Оросын Евразийн эдийн засгийн холбооны энэ санаачлагуудын хүрээнд эдийн засгийн коридорын хэрэгжүүлэх, за энэ төсөл хөтөлбөрт багтсан төслүүдийг урагшлуулах талаар бол дэлгэрэнгүй бол ярилцсан. За Хятадын тал бол Монгол, Орос, Хятадыг холбосон өндөр хурдны төмөр зам болон өндөр хурдны авцсан барих 3 дээр нэмэх нь 2 гэдэг ийм төслийг бол танилцуулсан. За энэ төслийг бол манай тал бол энэ нэг дэмжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монголыг дайраад Хятад Оросыг холбосон төмөр зам болон одоо авто зам энэ бол хурдны. Энийг бол манай Монголын тал бол дэмжиж ажиллах зүйтэй гэж үзэж байна. За мөн холбогдох хүмүүстэй санал солилцсон. Тэгэхээр бид нар бол ер нь энэ төсөл хөтөлбөртэй уялдуулаад манай засгийн газраас засгийн газрын мөрөө хөтөлбөрт орсон төмөр замын төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар бол Хятадын санхүүжүүлэгч байгууллагууд, за мөн Хятадын компаниудтай бол хоёр талын олон уулзалтуудыг бол хийсэн. Үүнд нэг онцлж хэлэхэд бол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтын газрын захиралтай уулзаж, Монголын тал бол энэ төмөр зам болон авто замынхаа төслүүдийг бол танилцуулсан. За энэ төсөл хөтөлбөрүүдтэй бол Хятадын тал ер нь санхүүжүүлж хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр бол санал нэгдсэн байж байгаа. За ойрын үед хоёр талын ажлын хэсгийн уулзалтуудыг хийгээд хавараас энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлье гэдгийг бол тохирсон. За мөн Хятадын манай энэ хөтөлбөрүүдийг сонирхож байгаа хөрөнгө оруулах асуудлыг шийдээд одоо энэ ажлыг урагшлуулах саналтай компаниудтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. За манай ажлын хэсэгт бол 80 гаруй хүн явсан. За энэ мэдээж төрийн байгууллагууд болон одоо манай хувийн хвшлийн компаниуд л явсан. Энэ дотор бол Монголын төмөр зам компани удирдлагууд бол оролцсон. За бид нар эхний ээлжинд бол нөгөө техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болоод төсөл хөтөлбөр нь яг хэрэгжихд бэлэн байгаа энэ төслүүдээ бол танилцуулсан. Өөрөөр хэлэх юм бол энэ хавараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлье гэдэг энэ тал дээр бол санал нэгдсэн байж байна. Үзэгчдэд жоохон тодорхой мэдээлэл өгье. Одоо тэртэргүй Бээжин, Улаанбаатар, Москвагийн төмөр зам байгаа. Энээс өөрөөр шинээр төмөр зам барих гэдэг нь үү? Энийг сайжруулах гэдэг нь үү гэдэгт эхлээд тайлбарах уу? Тийм. Тэгэхээр энэ Хятадын тэр Момин гэж нэртэй компани 3D нэмэх нь 2 гэдэг төслийг бол танилцуулахдаа бол энийг л хурдны төмөр зам, хурдны авто зам гэж танилцуулж илээ. Тэгэхээр энийг бол тусдаа гэж ойлгож болно. Тусдаа. Тэгээд зам чиглэл нь давхцах уу? За өнөөдөр л тараас батлагдаагүй байгаа учраас л тарасын асуудал ярих тул эрт байна. Бид нэр хаагаараа ямар тараасаараа энийг дайр өнгөрүүлж холбох вэ гэдэг асуудлыг бол яг техник эдийн засгийн үндэслэл боловсруулах буюу одоо эсвэл техникийн зураг зурх үед энийг бол манай мэрэгчлэлтүүд санал хэлнэ. Ямар ч байсан бид нар олон жил төмөр зам, за хийн хоолой бүхэл юмыг монголоор дайруулахгүй гэл яригадаад идвэсэн. Одоо энэ удаа бол төмөр зам, хурдны зам тэрийг дагаад бас эрчим хүчний шугам гэж ойлгогдчихсэн. Ингээд юм цогц эдийн засгийн коридор үнэхээр үүсэх юм байна. Тэгээ энд бол нэгдүгээр эрчим хүчний одоо шугам бол зайлшгүй дагалдана. Энэ хурдны галт хэрэг гэдэг маань энэ бол цагтраан галт хэрэг биш таарна. Тийм учраас эрчим хүчний шугам бол дагалдах хэрэгтэй. За дээрээс нь усны асуудал. За энэ говийн аймагуудыг дайрж байгаа энэ өндөр хурдны замын чинь дагаад энэ бүтээн байгуулалтын ажил, за тэгээ хот төлөвлөлт гэдэг олон асуудлууд үүсгэхээр усны асуудал манайд одоо шууд хүндрэлтэй тусдгийг бол бид бүхэн мэднэ. Энэ асуудлыг тавихад бол усны асуудал цуг шийдэгдэх юм а гэж төсөл танилцуулж байгаа компани нөхдүүд ярьж байна лээ. За тэгвэл яг та бүхний энэ өмнөд Хятадд одоо Өмнөд Хөршид айлчилж хахад Лондон, Бээжингийн хооронд анх удаа хурдны галт хэрэг
яваад би Лондонд яваад очичлаа шүү дээ. Тэгэхээр бид юу харж ийн гэхээр ингээд өөрийнхөө нутгаар дайруулна, хятадын одоо юу гэдэг танк ороод ирчин яанч гэдгийг тийм байдлаар асуудалт цариг юм байна, тийм байна гэд олон жил гацаагаад идэг энэ асуудал дээр бид нар шийдлээ олцоод энэ асуудлыг урагшлуулахгүй бол эдийн засгт ямар хохиролтой вэ гэдгийг бид нар Монголын нутаг дэвсгэрээр дайрахгүйгээр Лондон хүртэл явах галт тэрнээс харчлаа. Одоо энийг үнэхээр улс төржүүлэхгүйгээр таны хэлж байгаагаар шууд энэ хавраас эхлээд бүтээн байгуулалтын ажлаа хийгээ явчихад ямар нэг саад дотор байхгүй үстэй. За тийм одоо хятадаас хөдөлсөн урдны галт тэрэг Лондонд эхний цуваа одоо буюу Чингэлийг хүрсэн байгаа. Тэгэхээр энийг бол бид нар юу гэж ойлгохгүй гэхээр зэрэг энэ манайхыг тойрчлоо гэдэг дээр бас эмзэглэх хэрэггүй. Өнөөдөр яг үнэндээ бол хятадын тал хаагуур явбал илүү ашигтай байх уу гэдгийг тэр өнцгөөс харна. Тийм учраас заавал одоо манайхаар дайрах хэрэгтэй гэж бид нар ингэж хэлж болохгүй юм л да. Өөрөөр хэлэх юм бол шууд хятадтай өөрийнхөө нутгаар явуулаад Казахстаны нутгаар дамжуулаад тэгээ Орос руу ороод тэгээд цаашаа Европын зөв Европ тэгээ баруун Европ гэдэг тол Евро Лондонтой бол толбогдож байна. Энэ төмөр зам. Энэ нь бол за хятадын өнцгөөс харж үзэх юм бол тэр нийлүүд тулж байгаа. Оросын талтай манай бид бол саналаа нэгтгэж байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын нутгаар дайраад Оросын тэр Транссибирийн төмөр замаар яваад өөрөөр хэлэх юм бол Оросын нутгаар урт зайд туулах юм бол Оросд ашигтай. За бид мэдээж хэрэг өөрийнхөө нутгаар явуулвал ашигтай. Энэ өнцгөөсөө бид Оростой саналаа нэгтгээд ер нь энэ одоо дунд коридороо хөгжүүлэх тал дээр бол Оросууд бол Монголын байр суурийг дэмжиж байгаа. Энийг бид Оросуудтай бол маш сайн ойлголцож байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн энэ коридорын энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол Оросын тэ Евразийн эдийн засгийн холбоо одоо манай талын зам хятадын нэг бус ба нэг зам энэ төсөл хөтөлбөрүүдийн хооронд нь уялдуулах талаар бол хятадууд бол маш их санаачлагаа гаргаж ажиллаж байна. Энийг одоо бид нэр хэцүү өөрийнхөө төслүүдтэй уялдуулах ёстой. Өөрөөр хэлэх юм бол хятадууд торгоны замын сан гэдгээ байгуулсан байна. Торгоны замын сан. За энэ самгаар бол энэ төсөл хөтөлбөрүүдийг л хэрэгжүүлнэ. За бид бүхэн бол үүнтэй уялдуулаад баруун зүүн төв энэ коридор төмөр замынхаа коридорыг хөгжүүлэх энийгээ аралтай байрч ашиглалтанд оруулах талаар бол хятадуудтай одоо энэ төсөл хөтөлбөрүүдөө сайн танилцуулсан. Тэгээд дээр бол ач холбогдол өгж байна. Тийм учраас миний саяны хэлдэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны нөхдүүд бол энийг бол санхүүжүүлэхэд бэлэн байна гэдгийг бол сая илэрхийлсэн. Ирэх хавраас одоо энэ хавраас эхлээ бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж тооцвол хизээ дуусна гэсэн ерөнхий төлөвлөгөө байна. Тэгэхээр энэ би сая хэлсэн нэг техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон байгаа төслүүдийг энэ хавраас эхлүүлнэ. За энэ бол 2 жилийн бүтээн байгуулалтын ажил. Бүтэн 2 жил. Хоёр тухайлах юм бол би хөөт бичгтээ хэлж байна. За 5 толгой агшин сухатын чиглэлийн төмөр замыг бол энэ хятадын талтай мөн хамтарч энэ төслийг хэрэгжүүлэх энэ яриа хэлэлцээр бол явагдаж байна. Энэ бол өнөөдрийн байдлаар зөвхөн яриа хэлэлцээрийн шугам хүрээнд байгаа учраас бол одоо би яг тэдэд эхлэнэ гэж хэлж мэдэхгүй байна. Гэтэ ямар ч юм бас 2 жилийн хугацааны бүтээн байгуулалтын ажил байгаа гэж болох хэрэгтэй. Түрүүн та царийн асуудал асуусан. Тэгэхээр цариг гэдэг маань бол өнөөдөр бол дэлхийд дээр бол 10 гаруй стандартын цариг байх юм. 10 гаруй стандарт. За манайх бол одоо 1520 одоо царигтай байдаг бол хятадууд бол 1435. Тэгэхээр энэ царигийн асуудал гэдэг маань бол нарийн царигаар бидний төмөр замаа барьчих юм бол хятадын нутгаар ингээд дураараа яваад дуртай газараа нэг ачаага буулгадаг гэж манайх ингэж яриад байгаа юм л да. Энэ тийм биш баг тийм биш. Хятадын талтай богоон эдлэгийн дүрм гэдэг энэ хэлцээрийг заавал байгуулах ёстой. Манайх өнөөдөр хүртэл энэ хэлцээрийг байгуулаагүй байна. Тийм учраас манай зам тээврийн хөгжлийн яам хятадын тал зам эдлэгээнийхээ биш богоон эдлэгээнийхээ энэ хэлцээрийг байгуулах саналыг хөргүүлсэн байна. Одоохондоо бид манай тал хариу ирээгүй байна. Хэрвээ хятадын тал өөрийнхөө нутгаар одоо Монголын богооныг явуулахыг зөвшөөрөх юм бол бид нар нарийн царгаар барих нь бол зөв. Хэрвээ өөрийнхөө нутгаар Монголын богооныг явуулахгүй бол бид нар өргөн царгаар барих нь зөв. Мэдвэл энэ бол маш ойлгомжтой асуудал байхгүй. 2 жилийн өмнө за одоо 3 жил болчлоо. 3 жилийн өмнө Си Жинпин дарга ирэхдээ яг нэг иймэрхүү дамжин өнгөрөх тээвэр, тарифын асуудал гэд нэг ярьж хагаад манайхан нэлээд батлагдаад бас гарын үсэг зураа явж исэн санагдаад байна л да. Энэ маань таны хэлж байгаа тогтолцож байна уу? За 2014 оны 8 сарын 21-нд Монгол хятадын төмөр замаар дамжин тээвэрлэх тухай хэлцээр байгуулагдсан. За энэ хэлцээрээр бол төмөр замын 4 одоо бомтыг одоо холбохын асуудал тусгагдсан л да. Тэгэхээр энэ бол би Монголын төмөр зам компани байж хатын судалгааг хийлгээд за эхний ээлжинд бол хөөт бичигт за гашуун сухайт
5 толгой гашин сухатын төмөр зам тэгээд нарийн сухай шивэ хөрөнгийн энэ төмөр замуудыг барих нь бол манай орны эдийн засагт ач холбогдолтой. Харин хөөт нөмөргийн чиглэлийн төмөр зам бол эдийн засгад өнөөдөр бол ач холбогдол багатай юм байна гэж үзээд тэр төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг бол боловсруулаагүй төр хүлээж байгаа. Тэгэхээр нэмээд өнөөдөр Монгол улсын эдийн засгийн хувьд ач холбогдолтой ямар зам байна гэвэл зүүн баян хангийн чиглэлийн төмөр зам байна. Энэ төмөр замыг бид нэр харин эхний ээлжинд барих зүйсний шаардлагатай байна гэдгийг бол мөн саяны энэ хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр манай тал бол танилцуулсан. За хятадын талын нэг бол хоёр талын ач холбогдолтой юм байна. Одоо хятадын бухтын төмөрийн үйлдвэрийг түүхий дээр хангахын төмөрийн хөдөлгөөний тээвэрлэлтийг одоо тээврийн зарлыг багасгахад энэ зүүн баян хангийн чиглэлийн төмөр зам бол онцгой ач холбогдолтой байна гэж үзээд энэ төслийг дэмжих хэрэгтэй. За түрүүнд яг тарифын асуудал яриад байгаа тийм үү? Хятад өөрөө дэлхийн худалдааны байгууллага гişүн. Манайх бас дэлхийн худалдааны байгууллага гişүн. Тэгсэн мөртлөө манай хоёр хөрш улсын хооронд дэлхийн худалдааны байгууллагын тэр тарифын хөнгөлөлт, далаад гарцгүй орнуудын хөнгөлөлт юмнууд ерөөсө хэрэгжихгүй байгааг гол шалтгаан нь юу гэдэг юм бол бид нар одоо тухайлбал нүүрсээ 3 дахь цагт зээл дээр гаргана гэл ер нь их олон зүйлийг хятадын нутаг дэвсгэрээр өнгөрөөл экспортлох тухай ярьсаар байгаа л 10 хэдэн жил болчихж байгаа. Та энэний шалтгааныг энэ тээврийн асуудал хариуцсан сайдын хувьд юу гэдэг юм чинь? За тарифын асуудал бол олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага гэж Варшав төвтэй байгууллага байдаг. Тэрний эсэмгээсийн дүрм гэж одоо мэргэжил улсууд ярьдаг. Тэр ачаа тээврийн дүрм гэж байдаг. Тэр дүрмээр зохицуулагддаг энэ тарифын асуудал бол. Тэгэхээр хятадын тал бол миний саяны хэлдэг 2014 оны 8 сарын 21-нд хятадын талтай байгуулсан төмөр замын дамжин өнгөрүүлэх тээвэр энэ хилэлцээр дээр бол энэ зүйл заалт бол тусгал олсон байдаг. Энэ үн дээр Монголоос нийт экспортлж байгаа уул уурхай бараа бүтээгдэхүүний 3.1 хүртэлх ачаанд нь бол хятад өөрийнх нь нутгаа дамжуулан тээвэрлэхэд бол 40 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж байгаа. Энэ бол маш сайн нөхцөл бол тухайд бол тохирж ирсэн. 40 хүртэл хуваар хөнгөлнө гэж. За 3.2 нь бол одоо хятадын нутгаар бол тээвэрлэгдээд хятадын айл нэг хэрэглэгчд хүрнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нэр энэ тээврийн тарифын асуудал бол одоо дэлхийн худалдааны байгууллагатай холбох биш. Ерөөсөө бид нэр тэр олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын тэр дөрвөн хилэлцээрээр энэ зохицуулагддаг ийм асуудал. Хоёрдугаар дотоодын тээврийн тарифын асуудал бол энэ бол манай дотоодын асуудал. Гэхдээ ерөөсөө өнөөдөр бол Улаанбаатар төмөр зам байгууллага байна уу эсвэл өөр бусад манай төмөр замын байгууллагууд бол энэ тариф дээр бол ямар нэгэн монопол байдлаар хандж болохгүй. Эцэст бид нэр бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд бид нэр одоо маш бага ашигтай гэсэн ч гэсэн тээвэрлэл тасралтгүй үргэлжилж явах хэрэгтэй. Гашуун сухатаас явж байгаа энэ одоо баригдах байгаа төмөр замыг ашиглалтанд оруулж бид нар тарифын өнгөлт нь бол бэлэн болцсон хүлээгээ хийж байгаа юм. Тэгж ойлгож болно. Тэгэхээр тухайлах юм бол бид нэр 30 саяд энэ төмөр зам маань бол жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх юм хүчин чадалтай төмөр зам юм л да. 30 сая тонн нүүрс тээвэрлсэн тохиолдолд 10 саяын бид нэ экспортод гаргая гэх юм бол одоо 40% хөнгөлт эдлэнэ. Яг 20 сая нь бол хятадтай шингэнэ гэсэн үг. Арай 10 саяын хятадд борлуулад нөгөө 20 саяын экспортод 3 дахь орнд гаргана гэх юм бол тэр илүү 10 саядаа бол бид нар хөнгөлт эдлэхгүй гэсэн. Ердөө ийм л санаа тусгсан байх юм л да. За одоо тэгвэл бид 5-7 хилцээр дээр Сумитомог оруулж ирээд борлуулалтыг хариуцаад Шинхуаг оруулж ирээд төмөр зам дээр нас өөрсдөө чинь төмөр замтай корпорац тийм үү Шинхуа. Гэх мэтчлэн ийм аль 3 улсынх нь ашиг сонирхлыг нь тээврийн салбартааж нүүрснийхээ борлуулалтын дээр ч гэсэн тусгаж чадвал энэ маань бид нэр утгаар нь 3 дахь зах зээлд нүүрсээ гаргана гэдэг байгаа энэ зорилт маань биелэх боломжтой юу? За хятадын тал бол энэ 5 толгойн энэ том хорд газрыг бол бид нэр салангад одоо авч үзүүлээд ашиггүй юм аа. Тийм учраас нэгдүгээр хөрөнгө оруулалт юм. Хоёрдугаар уурхай олборлолт, за гуравдугаар нь төмөр зам. Энэ гурыг цогцоор нь авч үзэх зүйтэй гэж ингэж хятадын тал үзэж байгаа. За манай засгийн газар энийг цогцоор нь авч үзье. Гэхдээ одоо Монголын талын одоо эрх ашигыг бол энэ төрөнд тавих хэрэгтэй гэдэг ийм байр суурийг бол засгийн газар дээр бол яригдсан. Энэ бол мэдээж яригдчихж байх, дэмж байх хэрэгтэй. За энэ үүднээсээ бид нэр Шинхуа групптэй бол хилцээрүүдэд хийж байгаа. Шинхуа групп гэдэг маань бол хятадын засгийн газрын байр суурь гэж ойлгож байна. Манай байр суурийг манай одоо оролцогч нь бол хятадын Шинхуа компани байх юмаа гэдгийг бол хятадын засгийн газар бол аль биесээр хэлсэн.
Тийм учраас энэ үүднээсээ бид нэр Шавхаатай хэлцээр хийж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Сумитомо бол зөвхөн борлуулалтын дээр орж ирнэ гэж ингэж MMC компани нийтэд түншлэлд бол байгаа юм л оролцож байгаа. Тэр утгаараа ялангуяа 3 дахь зах зээл дээр энэ үрсийг борлуулахад бол Сумитомо оролцоно гэсэн энэ санаа. Тэгэхээр энэ ингэ зах зээл нь хөгжүүлсэн тохиолдолд одоо төмөр замаа бариад дээрээс нь уул уурхаад хөрөнгө оруулалт хийгээд тэр өгшөө борлуулалт нь ингээд давхар ингэ шийдэгдэж явах юм бол одоо эрсдлээс тодорхой хэмжээгээр одоо эрсдэл тооцож ийн гэсэн үг. Сүүлийн үед хойлоо эргээд хятадын энэ хөрөнгө оруулалтын чуулганы талаар яриа л та. За хятадууд бол 90 оноос хойш бол ер нь бол маш их гадны хөрөнгө оруулалт өөртөө татсан шингээж эдийн засгаа хөгжүүлсэн. Харин одоо сүүлийн үед бол өөрсдөө гадаад улсууд руу маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ашигтай объектууд, ашигтай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийж эдийн засгаа бэхжүүлж байгаа. Тэгэхээр сая энэ хөрөнгө оруулалтын чуулганы ерөнхий уур амьсгал хаашаа вэ? Бид нэр ингээ хятадаас хөрөнгө оруулалт татах гэж байгаа манайх шиг улсуудад ямар байр суурь хандлагатай байх юм? За хятадууд ер нь бол хөрөнгө оруулалтыг татахтаа бол нэгдүгээр одоо гадны хөрөнгө оруулалтыг татах тийм аятай таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа. Хамгийн гол хоёр дотоод засгийн доктортой бодлого маш чухал байдаг. Бид нар өнөөдөр гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирчээд эргээд бид нар хууль дүрмдээ өөрчлөлт оруулаад нөгөө үргээх бодлого ингээд явчихлаасан зэрэг хинч одоо итгэж орж ирэхгүй юм байдг үүсэж байгаа юм л да. Тэгэхээр биднээс хүнийг үргээх биш татах энэ бодлогыг л бид нэр тууштай доктортой явуулах хэрэгтэй. Нэгдүгээр. За хоёрдугаарт бол мэдээж хэрэг эргээд тэр эдийн засгаа хүчрхэгжээд босоод ирсний дараа нь бол монголчууд ч өөрсдөө тэгээ буцаад гадна гадагшаа хөрөнгө оруулалт хийгээл тэр чинь эдийн засгаа бэхжүүлэх юм л бодлого явуулна шүү дээ. Тийм учраас бид нар цаг хугацаа үнэхээр их алдчихна. Маш их алдчихна. Одоо бид нар энэ саяны хэлдэг энэ том бүтээн байгуулалтын ажил дээр бол ерөөсөө хангалттай хугацаа алдлаа шүү дээ. Хангалттай улс төржүүлнэ шүү дээ. Одоо 10 хэдэн жил бид нар юу хожив эргээд хар. Юу ч хийчихэг. Эцэстээ энэ 3 сая ард хүмүүс хохирж шүү дээ. Энэ улс төрчдийн харлан бодлогоос болоод. Тийм. Тэгэхээр одоо энэ эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх 32 төсөл хөтөлбөрийн чинь 13 төсөл нь дэд бүтцтэй холбоотой төсөл байна. За энэ 13-аас 8 нь яг төмөр замтай холбоотой байхгүй юу? Тийм учраас зам тээврийн хөгжлийн яамны хувьд бол энэ эдийн засгийн коридорыг бодит утгаар нь хэрэгжүүлэхэд бол шийдвэрлэх үүрэгтээ оролцох хэвээр ийм салбар юм л да. Тийм учраас бид бүхэн бол энийг бол маш хурдан ажил хэрэг болгоод энийг урагшлуулах ийм л зорилттой байдал бид ажиллаж байна. За Оросын талаас бол одоо энэ эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэх одоо Оросын албаны ерөнхийлөгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч одоо томилогдож байна. За хятадын тал бол ингээд хэрэгжүүлэх компани ингэж нэрлэж байна. Бүр нэр заагаад нэг компани оноогод өгчлөө. Одоо энэ бүтээн байгуулалт ажлыг одоо энэ том төслийг хэрэгжүүлдэг гэж 3 дээр нэмэх нь 2 гэж ийм төсөл танилцуулж байна л да. 3 дээр нэмэх нь 2 гэдэг маань бол 3 гэдэг маань бол ерөөсөө хятад Монгол Орос. Энийг хэлж байна. За 2 гэдэг маань бол төмөр зам автцсан. Тэгэхээр зам дагаж хөгжил ирнэ. Тийм учраас энэ төслийг бол энэ тэрүүнд хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа учраас бол одоо зам тээврийн хөгжлийн яам бол энэ эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх энэ төсөл хөтөлбөрүүдийг бол ерөөс энэ хавараас эхэлнэ бид. За бид бүхэн бол одоо энэ замын асуудлыг ярьсан. За энэ Азийн автомобилийн шилжинд холбогдсон EH3 гэдэг замыг бол эхний ээлжинд бид хэсэгжилж засах энэ барих энэ санаачлагыг бол дэвшүүлсэн. За бид нар эхний ээлжинд бол ерөөсөө гаднаас битум авахгүй өөрөөр хэлэх юм бол үндснийхээ түүхийдийг ашиглаж энэ бүтээн байгуулалтын замыг барья. Хоёрдугаарт тэгснээрээ энэ нэг зам арчилгааны зардал гэж гардаг энэ зардлууд хэмнээ. Өөрөөр хэлэх юм бол бид нар бетон хүчилтэй зам барья. Энэ бол маш удаан жилийн эдлэгээтэй, найдвартай. Тийм, ерөөсөө ийм л бид нэр стандартыг бэлгийн стандарт нь байна. Энэ стандартын дагуу энэ замыг барих санал тавьсан. За хятадд бол энийг бол хүлээн зөвшөөр энэ зүйтэй санал байна гэдгийг бол санал солилцсон явцад илэрхийлжсэн. Хөрөнгө оруулалтыг 100% хятадын тал гэж ойлгож болох уу? Тийм, өнөөдөр бол бид нэр хятадын компаниудаа уулзаад ирсэн учраас одоо энэ мэдээж бусад компаниуд, бусад улсын хөрөнгө оруулагч нар бас аятай таатай санал тавих юм бол бид тэр хөрөнгийг ашиглахыг бодно шүү дээ. Яг өнөөдөр энэ хувьд бол саяны энэ хүрээнд бол хятадын компаниуд ирсэн учраас бол хятадын компаниуд хөрөнгө оруулж гаргана гэж ярьж байна. 2017 он зам тээврийн салбарт том алхмуудыг зөрөгтэй хийсэн он байгальтгаа гэж ирвэ. Яа, манай зам тээврийн хөгжлийн яам 2017 оны бүтээн байгуулалтын жил болгон зарласан байна. За баярлалаа. Үзэгчдээ бид зам тээврийн үржлийн сайд Ганбаттай за өнгөрсөн 7 хоногт өмнөд түвшид зохион байгуулагдсан чуулган за мөн салбарт нь анхаарал татсан асуудлуудаар ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.